Хөхөөс ээжийн хоолны дэглэм гэж үнэн эсвэл домгүй? Хөхөөс ихийн хоолсолтын талаар хуучирсан мэдээлэл домог одоо хүртэл болсон бий. Ихэд юу идэх нь заримдаа тодорхойгүй байдаг. Зөвхөн будаа, үхрийн мах идэх ёстой гэж юу? Орчин үеийн судалгаагаар төрсний дараах ихийн хоолны дэглэм нь төрөл бүрийн эрүүл байх ёстой гэж нотлогдсон. Хоолны дэглэмийн огцом өөрчлөлт болон дутагдлийн дэглэм нь хортой. Идэж уух нь цангаагаар байх ёстой. Жин нэмэгдэхээс айх хэрэггүй. Хөхөөс их нь хурдан хэвийн байдалд ордог. Учир нь хөхөөл үед их хэмжээний калори зарцуулагддаг. Альсергинуудын тухайд бага хэмжээний альсергин нь хүүхдэд альсергийн уруул үүсэх эрсдлийг бууруулдаг. Шоколад, цитрус, загас, самар болон бусад бүтээгдэхүүнийг та бага багаар идэж болно. Хүүхдийн хариу уруулыг 24 дахь цагийн турш ажиглана. Хэрэв тууралт гарвал. Хэрэв та ямар нэгэн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор суулгалт гарсан бол 1-2 7 хоногийн турш хасаж дахин шалгаарай. Хэрэв та эргэлзэж байвал хоолны дэглэмийн дэвтэр хөтлөөрэй. Бусад бүтээгдэхүүн, шинэ ногоо, улаан жимс, чихэрлэг зүйлд хамаарна. Хэрвээ та хэмжээнд нь идэж байвал дуртай хоолноосоо татгалзах шаардлагагүй. Илүү нарийн зүйлс бол ээжийнх нь гидсний хямрал, хөөх, эсвэл харшил үүсгэдэг бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр ижил шинж тэмдгүүд хүүхдэд ч байж болох юм. Хөхөөл үед шинэ хоол идэх цаг биш. Консерв, түүхий загас, мөг идэх нь хордох эрсдэлтэй. Бүтээгдэхүүний хадгалах хугацаа, ариун цэврийг анхаарах нь чухал. Хүчтэй арх, фастфудыг хасах хэрэгтэй. Магадгүй ээж болох нь гэр бүлдээ илүү эрүүл хооллолтод шилжих боломж юм.